153 жилийн түүхтэй Японы алдарт Morinaga брэндийн Dark шоколад цагаан сарын баяртай холбогдуулан giveaway зарласан байгаа шүү. Тэгэхээр giveaway-д оролцсон хүмүүсээс 100 хүнийг сонгон Morinaga брэндийн Япон хамтны багц бэлгэлэх нэ. Мөн энэхүү giveaway зөвхөн Instagram дээр зарлагдаж байгаа. Яаж оролцох нь маш амархан. Instagram болон Facebook хаягуудад агаад хайртай дотны 2-оос дээш хүнтэйгээ хамт дээл гойлоо өмсөөд Dark шоколадыг хуваан идэж байгаа нэг тийм хөөрхөн зураг энэхүү 3 хаштагийг ашиглан Instagram-аар нийтлээл болоо. За хайрцаг гэр бүл дотны найз ажлын хамт олон ингээд хинтээч хамт зураг аваад хийж болно. Мөн нэг хүн хэдэн л удаа оролцох боломжтой. Дуусах хугацаа нь 3 сарын 10 шүү. Тэгэхээр ер нь нэлээд бага хугацаа үлдсэн гэсэн үг. 100 хүнээс гэдэг нь ер нь их боломжийн тоо гэж харж байгаа. Бараг би ч нэгээрээ сонгочихгүй хаа. Дээрэс нь гэрийнх нь найз нөхдөөрөө ийм хүнийг нандин дурсамжийг шантаа бүтээж болох нэ. Япон шоколадны гайхалтай зөвлөө амтыг GS25, CEO, Carrefour, Сансар супермаркет, Хамбург дээр зэрэг сүлжээ дийлгэрүүдээс мэдрэх боломжтой. Аснуудыг giveaway-ийн хугацаа дуусгаад Japan brand Morinaga Instagram хаяг дээр тодруулна. Мөн ахиад сануулж хэлэхэд Store биш Insta дээр их постчон. Ингээд үргэлжлүүлэн бичлэгтээ оръё. 2000-ад оны үед өссөн хүүхдүүдийн хувьд үзэж өссөн маш олон гайхалтай гэж хэлэхөөс фэнтези кинонууд байсан. Harry Potter-ийн бүх ангиуд, Бүгжний эзэн гэх мэт. Гэхдээ яг мөн тэр зон тийм сайнаар үнэлэгдээгүйч хүмүүс гайхалтайгаар хүлээж авсан мөн л олон кино байсан. Тэр үеийн фэнтези киноны стартер пакаас дурдвал ээж аавынх нь аль нэг нь байхгүй. Гимгүүхэд эндүү гимгүү цайлган гол дүр. Заавар зөвлөгөө өгөхнийг нас суусан ах хүүтэй. Бас мөн критикүүдэд нэлээд балбулдагч үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг гэх мэт. Өдгөө ихэнх нь ребут хийгдэн шинэ генерашны үзэгчдэд гэхүүд эсвэл шинэ цаг үеийнхэн технологиор илүү сайжруулан ахин хийгцээр байгаа. Энэ дунд нэгэн франчайз маш их амжилтад төрсөн ба хэдий тэгсэн ч тухайн үеийн томчуудтай харьцуулахад бол яг нэг шат дор гэхүүд. Нэг тийм арай бага дүүшгэн. Энэ франчайзын нэрийг мэдээж The Chronicles of Narnia гэдэг. Take them. There is a prophecy that 2 sons of Adam and 2 daughters of Eve will appear. For Narnia! Ер нь сайн болон таарууж үнэлэгдэх олон ч фэнтези кинонод гарч байсан үед бүхэл кино студ Harry Potter шиг юм хийчихье гэж зорж байсан нь ойлгомжтой. Гэхдээ ер нь аль нь ч яг тэр хэмжээнд өгөөгүй гэхэд болох бах. Харин энэ л өндөр стандарт Narnia-г бусад ижил төрлийн кинонуудаас арай ялгаж өгсөн юм. Ийхүү Walt Disney 1950-аас 56 оны хооронд гарч байсан C.S. Lewis-ийн классик фэнтези зохиол The Narnia-г 2005 онд дэлгэсний амжилтаар болсон. Ямар ч тач одоо хүртэл нэг 7 номны 3-аар нь кино хийгдсэн байдаг. Ерөнхийдөө амжилтаар нь дүгнвэл тухайн үеийн олон төрсэн алдарт бүтээлүүдийн яг энд байрлана. Мэдээж олсон орлогын хувьд амжилттай. Бүр дээрээс нь Оскарын шагнал хүрснэг ч дуртах хэрэгтэй баг. Учир нь Harry Potter 8 кино ч Оскар байдгүй шүү дээ. Фэнэж дуртай, критикуч ам сайтай киноны Netflix-ээс гаргах reboot 2026 онд гарна л гэсэн байсан үнэн бодлого сайн мэдэхгүй. Ямар ч тач бүх зохиолын эрхийг Netflix 2018 онд авсан байдаг. За тэгэхээр энэхүү гайхалтай цувралын эхний ангийг энэхүү удаагийн бичлэгээрээ онцолж байна. Кино маань заавал кредитийг насаад 2 цаг 10-20 минутын орцтой. Тэгсэн хэдий хүүхэд байхдаа ч үзээд удаагүй одоо ч үзсэн өөдөж ур санагдахгүй л байлаа. Тийм болохоор хэрвээ өмнө үзэж байгаагүй бол recap үзээд юу их вэ? Өөрөө олон үзээрэй. Хэрвээ аль үзээ өмнө үзсэн дуртай ч гэсэн ахаад үзэх зав чулуун гарахгүй байгаа хүмүүс энэхүү recap идэх уухмаа бэлдээд тухлан үзээрэй. За ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. 1940-од он Дэлхийн 2 дугаар зайны үе. Лондон хотод бөмбөгдөлт болж байх бөгөөд нэгэн айлын ээж нь хүүхдүүдэд яран сэрэж буугаар киног маань эхэлнэ. Ингээд төрөхөн хорогдох байрлал нь хугдахаар очих үед дунд хүн дайнд явсан аавынхаа зургийг авахар байшин руугаа буцааг өчв. Ахын ч араас нь очихдоо зэрэгцэн дэлбэрэлт болж балархаа шахаж байгаа. Гайгүйхан арай гэж буцсан ирээд ахын дүгээ баахан зэмлэнэ. Why can't you just do as you're told? Ээж нь ч энэ үйл явдлаас болж хүүхдүүдэд аюулгүй байх үүднээс хөдөө хамаатан руугаа явуулж өөрөө үлдэхэр болж байгаа нь. Манай хэд ч эрүүл сарвал томоотой сайн байхаа ээжтэй амлаад салихоос игээл явж байгаа. Энэ айлын том ахыг Питер гэдэг аавыгаа дайнд явуулснаас хойш орон зайг нөхөж дүүнрээ харж андаж яваа л айлын том. Дараагийнхан Сьюзен. Сьюзен бол бодлоготой, ухаалаг, зөөлөн сэтгэлтэй охин. Доороосоо 2 дахь дүү нь Эдмонд. Зөрүү сахилгагүй талдаа ах эгчийнхээ үгэнд ордоггүй заяар нь айл нэг болдгоо хүүд байдаг да. Тэр нь гэсэн үг. Харин хамгийн бага зүйл болох Люси. Хамгийн бага нь боловч насандаа баймааргүй ухаалаг өрөвч зөөлөн сэтгэлдээ зоригтой нь байлаа. Ингээ манай хэд ч галт хэрэгнээсээ бууж хамаатных нь айштай үйлчлэгч тосч аван юу болох болохгүй гэж дүрм журм тайлбарлаж гарнаа. Дүүнэрэнч танихгүй газар ирсэндээ мөн ээжээсээ тустай байгаадаач тэр их л гонхолцгаадаг.
Том ах Питер нь харин дүүнэрээ аль болох сэтгэлээр дэмжих гээл их л хичээгээд байгаа. Маргааш өдрөө эхэлж жоохон хэцүү байж тал багт Люси ахаасаа нуугдаж тоглохыг хөөхнүүд гаргаж гуйсаар аваад хэд нуугдаж тоглохоор болвоо. Энэ үед харин Люси хоёр давхрын өрөөнд дэх нэгэн шүүгээг болж хараад тэнд нуугдахаар ортол шүүгээ цаашаа нэвтгээрээ өөр ертөнцөд ирчихэн тэр. Тэр ч гайхаа цаашаа юугааг харахаар явах үедээ нэг хачин хүнтэй таарлаа. Яг уу ихэндээ хүүхдэл болсон хойно ийм амтаа гараад айн штэ. Гэхдээ тэгээд унагсан юмнуудыг нь авч өгөөд ярилцаад үзэхэд тэр тийм ч муу шиг санагдсангүй. Түүнийг Томнос гэх ба тэр хоёр танилцаж Люсиг хүн гэдгийг ч мэдээд гэрээр нь зочил цай авахыг ч үрдэг. Люси хэсэг эргэлзсэний эцэст очихоор болно. Гэсэн ч тэгээд очих үед Томнос ий тишээ хараад хаалгаач төгжээд нэглэсэж ихтэй. Люси цайхан Томнос түүн түүх ярьж нэгэн хөгжим тоглож өгөхдөө зэрэгцээ түүний нүч аажмаар анилтан унтаад өгөн тэр. Хэсэг хугацаач өнгөрөн түүнийг сэрхэд Томнос шатан дээр өөлөө сууж байна. Юу болсныг асуухад тэрээр мөсөн шулам наарныг эдэлснээс хойш 100 жил өвгөл үргэлжилж хатуу хэрэгс дарамт донд амтж мөнхийн зоох болсон. Энэ эцэс төгсгөлгүй харгас хатуу өвглийг дөрвөн игэл хүн гарч ирснээр дуусхан шулмыг дарж Нарниа иргэн аз жаргалтай газар болно гэсэн зөвнөл байдаг юм байна. Энэ зөвнөлөөс болоод хатаа хаан хүү шулам гэхүү зэрнэ Нарниад хэрвээ хүн үзтгэл юм бол бушуу барьж өгөхийг зарлагдаж эс бөгөөс түүний амийг хорооно гэсэн байв. Ингээл Люсиг барьж өгөх гэж буйдаа гимшээ сууж байсан нь тэр байж. Энэ мөчөд түүний нулимсыг арчин харагдах сайхан сэтгэлд бяцхан Люси. Ийм түүнийг харсан Томнос бодлоо өөрчлөн бушуухан түүнийг хүний ертөнд рүү буцаахаар болж эргэж ирэхгүй байхыг сануулдаг. Гэртээ ирсэн Люси хаана очоод ирсэн хинтээ танилцсан гээл бүгдийг нь ярина. Гэсэн ч түүний ярианд ах эгч нар нь яаж итгэх вэ? Нөгөө шүүгэн дэх Нарнигийн хаалгач мөн байхгүй болсон байлаа. Тэгэл дүүгээ бас хотлоо ярьлаа гэж загнаж байгаа. Хөөхөг нь үннээ л хэлсэн л дээ. Шүн нь болоход Люси дахин шүүгэн дээр очих үед энэ удаа Нарнигийн хаалга нээгдсэн байдаг. Харин тэр үед дүүгээ цочоогоор дагаж явсан Эдмонд ч мөн Нарни руу дагаа орчноо. Люсигийн зүв байсныг саялны юм ойлгов. Ийхүү дүүгээ хайн явах замдаа цаабуу хөлгөлсөн мөсөн хатандаа дарах ба хүн гэдгийг нь мэдсэн шуламж түүнийг хажуудаа авч суулган эрхлүүлж амттан өгвөл ярианаас нь ах эгч хоёр нь хамт ирээгүй гэдгийг нь мэдээд ав. Maybe even king. Really? Тэгэл хэрвээ ах эгч дүүгээ дагуулад ирвэл өөрийн ханхугаа болгон өргөж аваад ирээдүйд хаан ширээн суулгаж ах дүүсийг чинь чиний албад болгож өгнө өдр гэж баахан бүл төсрөөл манай хүнийг явуулчихж байгаа. Эдмонд ч буцах замдаа Люситэй таарч тэр хоёр ч иргэн гэртээ ирнэ. Ах эгч нараас ирээж дахин Нарнигийн талаар тэнд олсон талаараа ярихад дахиад итгэдэггүй. Эдмондаас асуу гэхэд Эдмонд яагаад ч мэдэхгүй хараагүй үзээгүй юу яриад байгааг нь ойлгохгүй байна л гэж хутлаа хэлчихв. They just don't know when to... Маргааш өглөөнөөс хүүхдүүд гадаад тоглох бөгөөд Эдмонд хоёр давхрын цонхыг бөмбөгөөр оноо хагалцхан тэрэ. Ааштай гэрийн үйлчлэгч орилсоор ирэх үед манайд айсандаа зогтож Эдмонд ах дүүнрээ шүүгээрөө дагуулаад орчихдог. Ингээд тэд бүгд Нарниад ирж байгаа нь. Ирсэн дээрөө дүүл Люсиг их нь ярьсан бүхэн үнэн байсанд ах Питер нь дүүгээсээ уучлал гуйж тэдэж Люсигийн найз Томнос дээр очихоор явцгаадаг. Тэднийг ирэх үед Томносын гэрийг сүйдэлж юучгүй болгосон байх ба хатанд баригдсан гэдэг нь хэлт. Гинт гэрийнхэн гаднаас нэгэн чимээ гарч чимээг даваа очиход нэгэн минж байх ба Питер ч өгөөрдөн гараа ойртуулахад за өстө гуйсан ч наа гарыг ч өндөрлөхгүй шүү аваараа гараа л гэж явна. I ain't gonna smell it if that's what you want. Манай айд нүд бүр орой дээрээ гараастай. За тэгээ нөгөө минжин Томност юу басныг хэлж манай айд гэрлүүгээ дагуулаа явнаа. Гэртээ оруулан хоол цагаар дайлж тэдэн зөвгөнлийн талаас тайлбарлаж өгч байгаа. Мөн Аслан тэднийг хүлээж байгаа гэх бөгөөд Асланч гэж хин. Зүү зүгээр байж байгаа л энэ улсыг нь аварж өгөх үүрэнд орчиж байгаа. Аслан бол игэл бус сүрж авахланцаа ухаалаг хайр инэрлэр дүүрэн нэгэнлгэн. Тэр бол Нарниагийн жинхэнэ хаан бөгөөд энэ шидэд орчлонгийн бүтээгч хамгаалагч юм байлээ. Түүний сүрлэг дуу хоолой ой модыг сэрэн зөрөгжүүлж хамгийн харанхуй үеиш гэрэлтүүлж чадна. Аслан бол Нарниагийн хувьд хүч индрэл өршөөл шудраг усны бэлэг тэмдэг нь байжээ. Ингээ манай хэд ч өөрсдөө инх тайвныг авчирч хатныг дарах хувь зайтай гэдгээ дуулаад эргэлзэж ойлгоход хичээж байхдаа зэрэгцэн Эдмонд алга болсон байв. Эдмонд хатны ордонд очиж ах дүү нараа хаанаагаа хилээд өчгсөн байдаг ба шаардлагатай зүйлээ мэдэж авсан хатан ч одоо яхав эрхлүүл сайхан хандах шаардлагагүй үнэн төрхөө харуулж л байгаа. Эдмондыг тэрд орон л хорж орхив. За ингэж юунд толдох барихай болж исэн хэд маань нэмээд бүр дүүгээж аврах хэрэгтэй болчихж байгаа. Мэдээж бас тэгээ хатны ордон зүгээр алхаж ороод дүүгээ авчиж чадахгүй тул
хатны эсрэг айрам цуглуулж буй аслаанлуул эхлээд явахаар болдог. Энэ яриатай ч зэрэгцэн тэдний байршлыг мэдсэн хатны жоннууд манай дээр өстөө юу тоос татуулаад хөөгд ирнэ. Ингээд хонгол дагсаар л нийгэм зогтож хэсэгэн зуурч гисэн суух боломж олдож байгаа. Үнэгч, менжнүүд ч тэр дахин зөвнөлийн талаар ярих үед захлын амартаж дүүгээ олоод гэлгэн. Энэ үеэр хатны шоронд хоригдсан Эдмонд Люсигийн найз болох Томстой таардаг ба манай хоёрыг олигтойч өсөлж амжаагүй байтал хатан орж ирээд танаа ах дүүнрийг ойг санаач олсонгүй. Одоо чамаар өвөө шиж барьж авнаа л болоо авчив. Нөгөө Эдмон аслан дээр очих аяллаач үргэлжлүүлсээр араас нь гинтл нэгэн чараар өмгөө хөөж эхлэхэд тэдэд зогцоор бүр сүулдэ бархаа байгаа нууцтал тэр нь хатан биш Нарниагийн шидэн Клаус байдаг. Ингээ манай хэдэд хэрэг болох зүйлсийг бэлгэлээд тэдэч аяллаа үргэлжлүүлнэ. Susan. Энэ үед хатны үзүүлэрч цаг агаар улам дулаарсаар гатлах ёстой голомж гисч эхэлсэн байхын зэрэг. Тэд ийхүү эрсдэлтэй нүр тулгархын зэрэгцээ хатны чоннууд ч гүйцээд ирэв. Хэсэг хэцүүхэн нөхцөл үүссэн ч даваал гарч байгаа. Баг-багаар цаг агаарч дулаараа манай адийг зөрсөн газартаа ирэхэд аль хэдийн хавар ирсэн байдаг. Энэ бол хөндөд дунд орших чулуун ширээ химэх нууцлаг сүрлэг газар байлаа. Тэднийг ирэхэд асланч сүр жавхлантайгаар гарч ирэн өөрийгөө танилцуулнаа. Тэдэш аслааны өмнө бүхийж хүндэтгэл үзүүлдэг. Ингээд дүүн хатанд баригдсан тухайч хэлж Эдмондыг хатнаас аврахад тусламж хүсэж байгаа. Манай адч төвхнөөд хэрхэн Эдмондыг аврахлаар ярилцах зуур хатны чоннууд дайрж байгаа нь. Питер чоннуудтай тулалдан чонын сүргийн ахлагчийг дарч чадсан ч зарим нь зүгтчихдэг. Аслааны айрамч даруй араас нь хөөж эхэлнэ. Учир нь тэд Эдмондын байгаа газар төрөх болохоор тэр айрамч хатны байршил төрж Эдмондыг эцэст нэг юм хатны гараа салган авч байгаа нь. Тэр эргийн ирэх үед Аслан хүн бүрэл алдаа гаргадаг. Харин түүнээсээ суралцж зүв зүйтэй нэгэн болох нь гол зүйл гэдгийг сануулад манай адч эргэн нийлэлдэж байгаа. Бүгд нэгд ор цоглох үед Питер дүүнрээ аюулгүй гэрлүүнд буцааж өөрөө харин Нарниагийн төлөө тулдахаар шийдсэн айлгэн. Үүнд нь харин дүүнэр нь эсрүүцэлгүй байх вэ. Ийхүү ирж буй дайнд хамтаа бэлдэж бэлтгэлээ хийнэ. Энэ зуурт аль хэдийн хатан өөрийн хүмүүсийн хамт за эднийг нь хүн хинж хаашаа. Өөрийн армийн хамт ирээд Нарниагийн хуулийн дагуу ураг чулуун тавсан дээр үг хялтаа болохыг Аслан сануулж Эдмондыг авч явахыг санаарахдаг. Хууль бол хуульч гэсэн Аслан түнтэй тусдаа уулзсан ямар тач нэгэн хилцээрийг хийж авч үлдэхээр л боллоо. Харин ямар хилцээр хийснийг тэд мэдэхгүй ч хатан ах дүүсийг тайван орхиж Асланыг амлалтандаа өрхийг сануулсан арал үцдэг. Шүн болох үед Люси Сүзи өөр салхилын авахдаа Асланы ганцаархнаа нэг тийш явж байгааг харна. Асланы оцсон газарт хатан өөрийн цэргүүдийн хамт түүнийг хүлээж авах бөгөөд тэр газар нь чулуун тавцсан байлаа. Тэрээр хүүхдүүдийн амийг өршөөж 50 ойрхон хариуд өөрийгөө золиослохоор босноо нэнэ. Хатанч Асланы зүйлд босгоо цэргүүдэд тулаанд бэлтгийг сануулж армийн цэр нэг мөр өгөөхээр шийдсэн байлаа. Болсон бүх зүйлсийг алсаас харан суусан эгчдүү хоёр бүх зүйлийн дараа Асланы эвдэх амьгүй бие дээр ирэн уйлж их л гашууддаг. Ингээ Асланы өгсөн тухай мэдээж бүгдийн чихэнд хүрж Питерч түүний армийг өдөрдөн дайн тултгаар болноо. Дайн болох цаг ирж хатны арим тоогоорч илүү нэмээд үлэмж биетэй адгуусууд гээд хамаагүй даваа байлаа. Гэсэн ч өөрсдийн хүчинд итгэж зоригтойгоор тулдахыг бүгд сануусаар ийхүү тулаанч эхэллээ. Энэ үед Асланыг өгсөн гэдэгтээ эвлэрч чадахгүй гуниглах эгчдүү хоёр түүний дэрэгдээс холдож чадахгүй л байсаар эцэст нь Сүзи дүүгээ аван буцах болоход чулуун тавцсан гинт нурж Асланы бие алга болсон байв. Ийхүү тэр хоёрыг гайх зур нарны тусгалтай зэрэгцэн Аслан сүр жавхлантайгаар буцаад гарч ирдэг. Юу болсон бэ гэхээр Нарны бол энгийн ус биш шүү дээ. Энэ бол өөрөөсөө онцгой ижидийг бий болгодог газар. Чулуун тавцан дээр бусдын өмнө сайн сайхны төлөө чин үнсэтгэлээр өөрийгөө золиослох үед шидэд чулуун тавцан суурж үхэл хүртэл түүний өмнө сөхөрдөг байж. Үүнийг ч Аслан мэдж байсан бөгөөд хатан үл ошоосон юм. Ингээд түн дайн чиглэлнийг хэлж ах дүүнэрийн тултаж байгаа зүгт яаран хөдөлдөг. Дайн энэ тэнцүү үхээсэн ч тоо өвчний хувьд харьцангуй ялгаатай байсан болохоор Питер Эдмондыг дүүнрээ олоод гэрлөөгөө зүгтаа гэж тушаав. Ийхүү яг буцаан алдаад ах руу нь элдээ барьсаар чиглэлийн яваа хатныг хараад Эдмонд ч ахыгаа орхиж чадсангүй. Эдмондын сэлэм хатны шидэд хаягийг хугалж чаддагч ууралсан хатан хугарсан шидэд хаягаараа Эдмондыг нэвт сүлбхэн тэр. Үүнийг харсан аханч ом хөнгөө гүйж ирэн хатантай тулалдаж
Энэ акшнд Асланч архиран гарч ирэх нь тэр. Тэрээр хатны хөлдөөсөө өөрийн хүмүүсийг авраад туслуулгаар авчирсан байдаг ба ялагдаж явсан манаа цэргүүдч Асланы архирах дуунаар сэргэж тулаанд давуурхаж эхлэв. Энэ үед Питер хатны өмнө хүчин мөхсдөж яг алуулах төгөхөд Аслан энэ удаад хатныг нэмүр дуусгаж байгаа нь. Ингээд тэд шаргацсан Эдмундэр ирж дүүгээ хамгаалж чадаагүй Питерч өөрийгөө буруутхан их л санаа зовж байлаа. Харин энэ хэдийг дөнгөж ирэх үед өвгөн Клаус Люсид галт цэцгийн шүүс өгсөн байсан бөгөөд тэр галт цэцгийн шүүснийх нь нэг туслаа нь ямар ч зүйлийг анаах хүчтэй байхгүй юу? Ийхүү Эдмундыг ч аварч чаддаг. Ингэж дөрвөлөө нэгдэн зөгнөлж биелэлээ болж 100 жил үргэлжилсэн дайн дуусч Нарниг нь зунж иргэн ирдэг. Ийхүү Питер, Сьюзи, Эдмунд, Люси дөрөв маань хаан ширээн заларч одод тэнгэрээс унах хүртэл мэрэгэн ухаантай Нарниг хамгаалах болтугай гэсэн Асланы өрөөлөөр энэхүү үйл явдал маань дуусдаг. Peter, the Magnificent. Өгч биелэлээ болж он удаан жил амар сайхандаа жарган ах トゥ дөрөвч Нарниг удирцаар нас бид хүрцгээсэн байдаг. Нэгэн өдөр тэд салхилан явах үед анх Нарниад ирсэн хаалгаа болох ба өөртөө ертөнцөө эргэн ирхэн тэрэ. Энд цаг хугацаа огтхон ч өөрчлөгдөөгүй байхын дээр манай эдэж буцаад хөөхөд болсон байлаа. You wouldn't believe us if we told you, sir. Try me. Оо ийм гоё юм уу те? Ингэж яах юм аа. Камерын зодуулах ажил. Wow, so good. 3 2 1 So good, so tasty. Must eat.